Яагаад дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр таны бизнест ашиг тустай вэ? Баяртай. Уртаас уртаараа л дуусахгүй их бичих цаас. Гайл дээр одоо хэрэггүй боллоо. Сайн байна уу? Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр. Худалдаа хөнгөвчлөх? Энэ юу вэ? Энэ бол бараа бүтээгдэхүүн улсын хил гайлаар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хялбарчлах, илүү жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ. Өмнөх цувралаараа бид хамгийн эрт гадаад худалдааны аймаг хөнгөвчлөхийг хэрэгжүүлэгчид бол гарцаагүй Монгол хаадаас улбаатай тухай, мөн дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр гэж юу болох тухай таньж мэдсэн. Харин өнөөдөр худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр таны бизнес өсөж тэлэх, мөн илүү орлого олоход яаж туслах тухай өгүүлье. Монгол Улсын засгийн газар худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг заавал хэрэгжүүлэх 36 арга хэмжээг багтаасан үүрэг амлалт авсан. Эдгээрэн хууль журмын ил тод байдал, хил гайл, шийдвэр гаргахдаа дүрм горимын шударга, үйл ажиллагааг нэгт зэгт төвлөрүүлэх, импорт, экспорт болон дамжин өнгөрүүлэх тээврэгтэй холбоотой захиргааны элдв саад чирэгдлийг багасгах зэрэг олон бодлогын арга хэмжээ орно. Эдгээр 36 арга хэмжээ нь зөвхөн худалдаанд учирч байгаа захиргааны хүндрэл бэрхшээл, үнэртэг, хил гайлтай холбоотой бүхий л саадыг багасгах үр шим хүртээ зогсохгүй, илүү цэгцтэй, хүртээмжтэй, мөн орчин үеийн засгийн газрын амжилт олдоос суралцж нэвтрүүлэхэд чиглүүлэх ашиг тустай байдаг юм. Хэрэв худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл онцгой нэг давуу тал бол таны бизнес нэг цонхны системд шилжинэ. Энэ юу вэ? Нэг цонхны систем гэдэг нь хэрэглэгч бүр нэг цэгээс бүх хэрэгцээтэй мэдээлэл авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг цонхны систем хэрэгжснээр гадаад худалдаа эрхлэгчид хууль журам хангасан стандарт мэдээлэл баримт бичгээ нэг л цэгт, нэг л байршилд гаргаж өгнө. Шаардлага хангасан баримт бичиг гэдэгт гайлын бүрдүүлэлт, экспорт, импортын тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээ, мөн бусад дагалдах баримт бичгүүд болох гарал үүслийн гэрчилгээ, үнийн нэхэмжлэг зэрэг олон баримт бичиг багтана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон гайлын байгууллагад тус тусад нь зөндөө их бичиг цаас бэлтгэхгүй зөвхөн нэг газарт бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх нь. Эдийн засагчид хэрэв Монголд худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжвэл таны бизнесийн худалдааны зардаг хамгийн багадаа 12% хэмнэн гэсэн таамаглал гаргажээ. Хэрэв та хил гайл, логистик тээвэрт $100 зарсан бол эргүүлээд $12 хэмнэгдэх нь. Энэ хэмнэлт танд ашиг болж орж ирнэ гэсэн үг. Баяртай. Уртаас уртаараа л дуусахгүй их бичих цаас гайл дээр одоо хэрэггүй боллоо. Сайн байна уу худалдаа хөнгөвчлөх хэлэлцээр? Эрхэм таны бизнест энэ хэлэлцээр чухам яагаад хэрэгтэй? Хэрхэн яаж холбогдох талаар илүү мэдээлэл хэрэгтэй бол та энэ хаягаар заавал зочлоорой.